Дизайнер нэрлээ. Миний охинч. Хэрвээ чи амар амьдралыг хүсэж байгаа бол хизээч архитектор бүү болох гэж заахаа адид хэлсэн байдаг. Би дэврүүн хүсэл мөрөөдлөөр дүүрэн охин шүтээсийн интерьер дизайны анги суралцаж эхлэвэ. Сонирхолтой гоё юм хийх хүсэл мөрөөдлөөр дүүрэн. Гэвч интерьер дизайн гэдэг бол нэгэнт баригдсан барилгын дотор талыг гоё уран сайхны аргаар шийдэх, тухтай болгох зорилготой мэрэгжил юм. Манай Монголын барилгын дотоод орон зай бол яг л нэгэн хэвийн удирдлагатай 6 м-ийн алсалтай дөрвөлжин орон зайд ямар ч гоё интерьер дизайны шийдэл, гоё орон зайг үүсгэж болохоогүй юм шиг давчидмаар мэдрэмжийг авч исэн. Тэгээд нэг өдөр би бодсон. Би нэрээ тэр орон зайг яагаад өөрөө хийж болохгүй гэж ерөөсөө л архитектор болъё гэж бодох болсон. Миний бакалаврын төсөлтийн ажил уушгины хэлбэрээс санаа авсан зөөлөн урсах мэт хэлбэртэй барилга байсан. Интерьерийн ангид бол тэр юу ч биш, тоон дотор үсэг шиг л өөр зүйл байсан. Архитектурын ангид орсон ч дахиад л болохгүй, боломжгүй гэсэн хан мөргсөн. Магадгүй өнөөдөр ч би тэр ханыг цаана гарч чадаагүй л явж байна. Харин тэр үед оюутан насны минь зүрхэнд очилсоос нэгэн эмэгтэй байсан. Тэр бол Заха Адид. Тэр Иракт төрж Лондонд дэлбэлсэн мөрөөдөгч. Тэр бол архитектурын зайд цохилж орсон давлгаа. Гэтэ түүнийг ч бас хит мөрөөдөгч, хит эмэгтэйлэг, хит араб, хит гэж хитрхи их шүүмжилж байсан. Болохгүй гэдэг ханыг дахиад л мөргүүлж байсан. Гэтэ тэр бол ханын задгыг төсөөлж чадсан цорын ганц эмэгтэй байлаа. Тэр мөрөөцөөр, зурсаар, тулцаар боломжгүйг боломж болгосон. Заха Адидыг хэлсэн үг байдаг. Яагаад 360 градус байхад бүх зүйлийг шулуунаар харах ёстой гэж нэрэл тэр бүх зүйлийг шулуунаар хараагүй. Заха Адид бол эрчүүдээр дүүрэн салбарт дүрмийг зөрчөөгүй. Харин тэр шин дүрм бүтээсэн. Тэр зөвхөн барилга биш, бодол, орон зай, боломж гэдэг ойлголтыг дахин зурсан. Түүний сэтгэлгээ дэлхийг өөрчилсөн. Харин одоо тэр цаг хугацаанаас үл хамааран бидний дотор амьдарсаар байна. Тэр бол зөвхөн архитектор биш, зохиолч, бүтээгч, брэнд, бүр үзэл суртал байсан. Dior, Louis Vuitton, BMW хүртэл Заха Адидын хэлбэрээс санаа авсан. Учир нь тэр ирээдүг өнөөдөр хийдэг хүн байлаа. 2004 онд архитектурын хамгийн дээд шагнал болох Pritzker-ийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй архитектор болсон. Барилга бол зөвхөн хийц биш, зориг, мэдрэмж, тэмцэл байдаг гэдгийг тэр харуулсан.